Коронавирус талдвараас урьдчилан сэргийлэх ба хянах. Модуль 3. Стандарт урьдчилан сэргийлэлт халдвар дамжилтад суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба COVID-19 тусгайлсан зөвлөмжүүд. Коронавируст халдварын с жигтэй тохиолдлын эрүүл мэндийн тусламжийн үеийн халдварын сэргийлэлт ба хяналт. Коронавируст халдварын с жигтэй шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн өвчтнүүдийн гэрийн асаргаа ба хавьтлын менежмент. Коронавируст халдварын дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд гэрийн асаргаанд амны хаалтыг хэрэглэх тухай олон нийтэд зориулсан зөвлөмж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан COVID-19 ерөнхий зөвлөмж. Үүнд амьсгалын замын цочмог халдвартай хүнд ойртох харьцаас зайлсхийх, өвчтэй хүнтэй шууд харьцсан эсвэл түүний орчинд байсан бол гарын ариун цэврийг тогтмол сахих. Амьсгалын замын цочмог халдвартай хүмүүс амны хаалт зүүх, хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт үзүүлэх зэрэг зөв дадал хэвшүүлэх. Аялах үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгөх зөвлөмж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аялагчдад зориулсан эрүүл мэндийн тусгай зөвлөмж өгөөгүй. Аяллаа туршид эсвэл дараа нь амьсгалын замын цочмог эмгэгийн шинж тэмдэг гарсан тохиолдолд эмнэлэгт хандаж аяллахын түүхийг үнэн зөвөр мэдүүлэхийг зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 үед зөвлөж буй халдвараас сэргийлэх ба хянах стратеги. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй COVID-19 халдварын тархалтаас сэргийлэх, зогсоох, халдвараас сэргийлэх, хянах стратеги. Эрүүл мэндийн байгууллагуудад COVID-19 халдварын тархалтаас сэргийлэх, зогсоох, халдвараас урьдчилан сэргийлэх ба хянах стратеги. Үүнд бүх өвчтнүүдэд стандарт сэрэмжлүүлэг урьдчилан сэргийлтийг өгөх, эрэмблэх, эрт таних, их уурхайг хянах арга хэмжээг авах, COVID-19 халдварын с жигтэй тохиолдолд нэмэлт сэрэмжлэх арга хэмжээг авах, захиргаа удирдлагын хяналтыг хэрэгжүүлэх, орчны болон инженерийн сүлжээ хяналтыг ашиглах. Зөвлөмж 1. Бүх өвчтнүүдэд стандарт сэрэмжлүүлэг урьдчилан сэргийлэлтээр хангах. Стандарт сэрэмжлүүлэг ба урьдчилан сэргийлэлт. Бүх өвчтнүүдэд бүхэл цаг хугацаанд ашиглах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хяналтын суурь нь өвчний с жигтэй болон батлагдсан өвчтнүүдтэй харилцахдаа баримтлах хамгийн суурь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Үүнд эрсдлийн үнэлгээ нь бүхэл үйл ажиллагаанд чухал. Жишээлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрийг үнэлэх, хангалттай хамгаалахад шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийг тодорхойлох явдал юм. Стандарт арга хэмжээний бүрэлдэхүүн хэсгүүд: 1. Гарын ариун цэвэр. 2. Амьсгалын эрүүл ахуйн дэглэм. 3. Эрсдэлд суурилсан хувийн хамгаалах хэрэгсэл. 4. Аюулгүй тарилга, хурц үзүүртэй хэрэгслийн менежмент, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. 5. Өвчтний тусламж үйлчилгээний багаж хэрэгслийн халдвар гүйцүүлэлт, ариутгал, аюулгүй ажиллагаа. 6. Орчны цэвэрлэгээ. 7. Эмнэлгийн бохирдсон даавн хэрэглэлүүдийн ариутгал, цэвэрлэгээ, аюулгүй ажиллагаа. 8. Хог хаягдлын менежмент. Халдварын хэлхээ. Эмгэг төрөгч, тээгч, гадагшлах, үүд, дамжих зам, нэвтрэх үүд, өртөмтгий бие махбод. Халдвар тархахад бүх хэлхээсүүд холбогдсон байна. Хэлхээний нэгнэл тасрахад халдварын тархалт зогсно. Гарын ариун цэвэр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба олон нийтийн дунд нян тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Эрүүл мэндийн ажилтны хувьд ажлын гол зэвсэг нь гар тул, халдварт намжих хэлхээний гол түлхүүр болж өгдөг. Гарын ариун цэвэр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 5 мөч. 1. Өвчтөнд хүрэхийн өмнө. 2. Цэвэр асептик процедурын өмнө. 3. Өвчтнөөс ялгарсан ялгадас шингэнд хүрсэн эрсдлийн дараа. 4. Өвчтөнд хүрсний дараа. 5. Өвчтний эргэн тойрны эд зүсэд хүрсний дараа зэрэг болно. Гарын ариун цэвэр яаж сахих вэ? Тохирох бүтээгдэхүүн техник ашиглана. Гар харагдах хуйцаар бохирдог үед спиртэн суурьтай гар ариутгагчийг хэрэглэнэ. 20-30 секундын турш гараа үрнэ. Гар харагдах хуйцаар эсвэл уургийн гаралтай эд бүтээгдэхүүн зэрэгээр бохирдсон үед саван, урсгал ус 1 удаагийн алчуур хэрэглэн гараа угаана. 40-60 секундын турш гараа угаана. Гараа хэрхэн халдвар гүйжүүлэх вэ? Гар ариутгагчаар цэвэрлэх, гар хэмжээгээр бохирдог үед спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх. Хугацаа 20-30 секунд.
Ариутгч бодисыг алганы хонхорхойд дүүргэн, 2 гарын алгыг хооронд нь нийлүүлж үрнэ. Баруун гарын алгыг зүүн гарын дээр тавьж хуруунуудын завсрыг үргэх ба нөгөө горыг сольж давтна. 2 гарын алгыг хооронд нь нийлүүлж хуруунуудын завсрыг үрнэ. Хуруунуудыг нугалж атгаад ард талыг нь мөн үрнэ. Зүүн гарын эрхий хурууг баруун гарын алганы хонхорт эргүүлэх хөлгөөнөөр үргэх ба нөгөө гарыг мөн сольж давтна. Зүүн гарын алгын хонхорт баруун гарын хурууны үзүүрийг эргүүлэх хөлгөөнөөр үргэх ба нөгөө гарыг мөн сольж давтна. Хатаасны дараа таны гараа хэрхэн угаах вэ? Гараа усаар норгоно. Гарын бүх хэсгийг угааж хүрэх үйс хангалттай хэмжээний саванг түрхэнэ. Гарын алгыг хооронд нь үрнэ. Гарын алгыг зүүн гарын ард талд байрлуулж хуруунуудын завсрыг угаах, мөн байрыг нь сольж давтна. 2 гарын алгыг хооронд нь нийлүүлж хуруунуудын завсрыг угаана. Хуруунуудыг нугалж атгаад ард талыг нь мөн угаана. Зүүн гарын эрхий хурууг баруун гарын алганы хонхорт байрлуулж эргүүлэх хөдөлгөөнөөр угаах ба мөн байршлыг сольж давтан уйлдана. Зүүн гарын алгыг хонхорт баруун гарын хурууны үзүүрийг байрлуулж эргүүлэх хөдөлгөөнөөр угаах ба байрыг сольж мөн давтан уйлдана. Гараа усаар зайлна. Гараа нэг удаагийн алчуураар хаттал сайтар арчина. Цоргыг хаахтаа алчуураараа жиргэлэх ба таны гар цэвэрхэн боллоо. Амьсгалын эрүүл ахуйн дэглэм яагаад чухал вэ? Амьсгалын эрүүл ахуй ханиах дадал зуршил нь амьсгалын халдвар, ханиа том үүсгэгч бичил биетийн янгийн дархалтыг бууруулдаг. Амьсгалын эрүүл ахуйн дэглэм дадал зуршил. Ханиах найтах үедээ толгоогоо бусдаас эсрэг зүгт эргүүлэх, ам хамраа цаас алчуураар дарах, хэрэгэлсэн цаасаа хогийн саманд шууд хаях, цаас алчуургүй үедээ ханцуурууга ханиах найтах, саван урсгал усаар гараа угаах, эсвэл спиртэн суурьтайгаар ариутгачаар цэвэрлэх. Амьсгалын эрүүл ахуйн дэглэмийг сурталчлах. Үүнд амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтэй өвчтөнд гараа угааж хэвшүүлнэ. Амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтэй өвчтөн бүрт амны хаалтыг зүүлгэнэ. Халуур, хани алгах шин тэмдэг илэрсэн бол бусад өвчтнүүдээс хамгийн багадаа 1 метрийн зайтай байна. Амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэг бүхий өвчтөн үйлчлүүлэгчдэд зориулж ханиах үедээ амаа дарах сануулгыг харагдах газарт байрлуулна. Бүхэл газарт өвчтнийг амны хаалт, цаас, алчууртай байлгахад анхаарна. COVID-19-ийн үед эрүүл мэндийн байгууллагын хувийн хамгаалах хэрэгсэл амны хаалт хамар ба аманд зориулсан, N95 амны хаалт хамар ба аманд мөн зориулсан, нүүрний хаалт нүд, хамар, амд, нүдний шил нүдийг хамгаалахад зориулсан, 1 удаагийн халаад биеийг, хормогч мөн биеийг хамгаална. Бэли гарын хамгаалалт, малгай, толгой, үсийг хамгаална. Эрсдлийн үнэлгээ ба халдвараа сэргийлэх арга хэмжээний стандарт. Эрсдлийн үнэлгээ: айрас, нус, цэр, биеийн ялгадас өтгөн шингэн цустай харьцах эрсдэл. Үнэлгээнд суйрлан хувийн хамгаалах хэрэгслийг сонгоно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 5 мөч зөвлөмжийн дагуу гараа ариутгана. Өвчтөн болгон тухай бүрт нь давтан уйлдана. Үүнийг дадал болохоор цус, биеийн шингэнд хамгаалах хэрэгслэггүйгээр шууд өртөх эрсдлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Өвчтөнд хүрэхийн өмнө ба дараа бохирлогдсон орчинд ажилласны дараа гарын ариун цэврийг сахина. Цус биеэс ялгарсан өтгөн шингэн, ялгадас, нус, шүлс, салс бүрхөвч гэмтлэхгүй арьсанчууд хүрсний дараа гарын ариун цэвэр сахин бэли өмснө. Эмнэлгийн ажилтны бие рүү шингэн ялгадас зэрэг цацагдах эрсдэлтэй бол гарын ариун цэвэр бэли 1 удаагийн халаадыг өмснө. Бие болон нүүр рүү шингэн ялгадас зэрэг цацагдах эрсдэлтэй бол гарын ариун цэвэр сахиж бэли 1 удаагийн халаад, мэс заслын амны хаалт, нүдний шилийг хэрэглэнэ. Хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх зарчим. Хувийн хамгаалах хэрэгслийг өмсөхийн өмнө ба дараа нь гараа тогтмол угааж цэвэрлэнэ. Шаардлагатай үед болон газарт хувийн хамгаалах хэрэгслийг бэлэн байлгана. Өнгөтэй таарч тохирох хэмжээгээр эрсдэлд эсвэл халдвар дамжилтанд суурилсан сонголтыг хийнэ. Өвчтөнтэй харьцахаас өмнө заавал өмснө. Өвчтнийг үзсний дараа эсвэл тусламж үзүүлж дуусаад нэн даруй тайлна. 1 удаагийн хамгаалах хэрэгслийг дахин хэрэглэхгүй байна. Дахин хэрэглэх боломжтой хувийн хамгаалах хэрэгслийг цэвэрлэж халдвар гүйцүүлж байж хэрэглэнэ.
Хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх зарчим. Хувийн хамгаалах хэрэгсэл бохирдсон эсвэл гэмтсэн бол нэн даруй солино. Өвчтөнд тусламж үзүүлэх явцдаа хувийн хамгаалах хэрэгслийг засч янзлахгүй, хүрч болохгүй. Ялангуяа хувийн хамгаалах хэрэгслийг өмссөн үедээ нүүрэндээ хизээж хүрч болохгүй. Хувийн хамгаалах хэрэгслийг засах, янзлах шаардлагатай бол өвчтнөөс холдож аюулгүй газарт очсны дараа зөв тайлж солино. Өөрийгөө бохирдуулахаас сэргийлж маш болгоомжтой тайлна. Хамгийн бохир хэсгээс эхлээд цэвэр хэсэг рүү чиглүүлэн тайлнаа. Аюулгүй тарилгын 7 алхам. 1. Ажиллах орчноо цэвэрлэх. 2. Гарын ариун цэвэр. 3. Аюулгүй ариун тариур. 4. Ариун тариа тарилгын шингэн. 5. Арсыг ариутгах. 6. Хурц үзүүртэй зүйлсийг стандартын хураах. 7. Хог хаягдлын зохистой менежмент. Ариутгал халдвар гүйтгэл гэж юу вэ? Ариутгал халдвар гүйтгэл. Бохирдол, эмгэг төрүүлэгч бичил биетийг арилгаж, аюулгүй болгох, цаашаа дахин ашиглах, эсвэл устгах, хаях. Цэвэрлэгээ, халдвар гүйтгэл, ариутгал. Ариутгал халдвар гүйтгэл гэж юу вэ? Цэвэрлэгээ. Хамгийн ихний алхам бол тоос, шороо зэрэг гадны зүйлсийг механик аргаар арилгах. Мөн цус, ялгадас, шүүрэл, нян зэрэг органик материалыг мөн зайлуулж эмнэлгийн бага хэрэгслийг халдвар гүйтэл ариутгалд бэлдэнэ. Халдвар гүйтгэл. Бичил биетний тоо, хор хөнөөл үзүүлэхэргүй түвшинд хүртэл нь бууруулах үйл явц юм. Энэ үйл явц нь нянгийн спор, прион болон зарим вирусыг идэвхжүүлдэггүй. Ариутгал. Вирус нянгийн спор болон бичил биетийг багаж хэрэгслээс бүрэн арилгах үйл явц юм. Гэвч прионыг арилгаж чаддаггүй. Цэвэрлэгээний зарчим 1. Тодорхойлолт. Гадны биед жишээ нь тоос, шороо болон органик материалыг жишээ нь цус, шүүрэл, ялгадас, бичил биетэн зэргийг механикаар зайлуулах үйл явц юм. Механик цэвэрлэгээ нь бичил биетнийг устгахаас илүүтэйгээр арилгадаг. Үүнийг ус, угаагч бодис, механик гүйлэлээр гүйцэтгэнэ. Өвчтөнд үйлчлэх бүх хэсэг цэвэрлэгээ халдвар гүйтгэлийн үндсэн зарчим үйлчлэнэ. Өвчтөн бүрт ашиглахын өмнө өвчний тусламж үйлчилгээний багаж хэрэгслийг зайлшгүй цэвэрлэнэ. Боломжтой бол өндөр эрсдэлтэй газарт жишээ нь тусгаарлах, төрөх, хагалгааны өрөөнд цэвэрлэгээний хэрэгслийг тусад нь зориулна. Зөвхөн тусгаарлах хэсэг өрөөнд ашиглах цэвэрлэгээний хэрэгслийг тусад нь байрлуулна. Цэвэрлэгээний зарчим 2. Үргэлж хамгийн цэврээс бохир талбай руу шилжинэ. Өндрөөс нам руу, гаднаас дотор руу чиглэж цэвэрлэнэ. Тусгаарлах хэсгийг хамгийн сүүлд цэвэрлэнэ. Тоосчлтыг багасгахын тулд шихтэй болон нойтон цэвэрлэгээг зөвлөнө. Цэвэрлэгээ халдвар гүйтгэлд зориулж 3%-нд цэвэрлэгээг хийнэ. Цэвэрлэгээний ус цэвэр ус байна. Халдвар гүйжүүлэх цацалгыг зөвлөхгүй. Тусгаарлах өрөө хэсгийн цэвэрлэгээ. Өвчтний асаргааны хэсгийн цэвэрлэгээний давтамжийг нэмэгдүүлнэ. Тусгаарлах хэсэг өөрсдийн гэсэн цэвэрлэгээний хэрэгсэлтэй байх ёстой. Тусгаарлах хэсгээс гарч буй хог хаягдал бохирдсон гэж үзэх тул бохирдсон хог хаягдлын аргаар зайлуулна. Тусгаарлах өрөө эсвэл хэсгийг цэвэрлэхдээ тохирсон хувийн хамгаалах хэрэгслийг өмссөн эсхээ шалгах хэрэгтэй. Зөвхөн тусгаарлах хэсэг өрөөнд ашиглах цэвэрлэгээний хэрэгслийг тусад нь байрлуулна. Зөвлөмж болгож буй цэвэрлэгээ болон давтамжийг хүснэгтэнд харуулсан. Их сурвалжийн Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт үрдэн сэргийлтийн төвөөс гаргасан линкээс татаж дийлгэрэнгүй харна. Цэвэрлэх дараалал. Тогтмол цэвэрлэгээ. Үнэлэх, хангалт, гарын ариун цэвэр, өвчтний хэсэг, хог хаягдлыг зайлуулах, гарын ариун цэвэр гэсэн дарааллаар хийнэ. Цэвэрлэх дараалал энгийн цэвэрлэгээг өрөөнд байх үе тогтмол хийснээр органик болон бичил биетний бохирдлыг бууруулна. Үзэгдэх орчныг сайжруулан өвчтөн байгаа орчмын гадаргууг сайтар цэвэрлэнэ. Төгсгөлийн цэвэрлэгийг хийх алхмууд. Төгсгөлийн цэвэрлэгээ. Үнэлэх, хангалт, гарын ариун цэвэр, өвчтний хэсэг, өвчтний ариун цэврийн өрөө, шал, хог хаягдлыг зайлуулах, гарын ариун цэвэр гэсэн дарааллаар хийнэ. Төгсгөлийн цэвэрлэгээ нь өвчтөн эмнэлгээс гарах эсвэл шилжүүлсэний дараах цэвэрлэгээ халдвар гүйжүүлэлтийг хэлнэ.
Үүнд өвчтний өтгөн шингэн ялгцыг зайлуулах, дараагийн өвчтөнд нянг огт дамжуулахгүй байхад анхаарсан төгс цэвэрлэгийг хийн. Орчин тасагт хэрэглэсэн даавн хэрэглэлийг хэрхэх бай. Ашигласан эсвэл бохирдсон даавн хэрэглэлтэй харьцаж буй тохиолдолд эрсдлээс хамааран хувийн хамгаалах хэрэгслийг сонгож өмснө. Бохирдсон даавн хэрэглэл бусад гадаргууг бохирдуулахаас сэргийлж хамгийн бага хэмжээтэй болтол нь нугална. Бохирдсон даавн хэрэглэлийг ууд савнд хийн. Хэрэв маш их бохирдсон бол дагтарсан бохирдлыг жишээ нь яалгадас бүүлц зэргийг бэлитэй гараар болон хавтгай бат бүх зүйл ашиглан арилгана. Хатуу бохирдлыг суулт урт хийж алчуурыг хогийн савнд хаяна. Бохирдсон даавн хэрэглэлийг ангилж өвчтний асаргааны хэсэгт байрласан савнд жишээ нь уут эсвэл тагтаа сав зэрэгт хийн. Орчин таскуудад хэрэглэсэн даавн хэрэглэлийг хэрхэх бай. Цэвэр даавн хэрэглэлийг бохирдохоос сэргийлж ангилан тээвэрлэх ёстой. Жишээ нь тагтаа савнд. Өвчтний асаргааны хэсгийн даавн хэрэглэлийг зориултын талбай, шүүгээ, эсвэл өрөө, эсвэл тагтаа савнд олон нийт шууд хүрэлцэх боломжгүй газарт хадгалах хэрэгтэй. Хог хаягдлын менежментийн үйл явц. Хэмжээг багасгах, тусгаарлах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй болгох, зайлуулах гэсэн дарааллаар явна. Өвчтөнд тусламж үзүүлэх явцад үүссэн хог хаягдлыг аюулгүй зайлуулах нь бүх ажилтны үүрэг юм. Халдвараа сэргийлэх стандарт нэмэлт арга хэмжээ. Орчны цэвэрлэгээ, халдвар гүйтлийг тогтмол зөв хийх нь чухал юм. Орчны гадаргууг, уус болон угаалгын нунтаг, түгээмэл хэрэглэгдэх эмнэлгийн ариутгагч бодисуудаар жишээлбэл 0.5% натрийн гипохлорид эсвэл 70% этилийн спирт гэх мэтээр цэвэрлэх нь үр дүнтэй. Эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, угаалга, хоол үйлчилгээний хэрэгслүүд болон эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй үйл ажиллагааны дагуу тогтмол хийн. Зөвлөмж 2. Эренблэх, эрт тайнах, их хуурхайг хянах арга хэмжээ. Тусламж үйлчилгээг авахар зэхэж буй өвчтнийг зохицуулах. 1. Цаг алдалгүй үр дүнтэйгээр эренблэх, халдварыг хянах. 2. Тухайлан заасан хэсэгт өвчтнүүдийг илгээх. 3. Өрмөц тохиолдол ба эмнэлэг зүйн менежментийн протоколыг дагах. 4. Аюулгүй тээвэрлэлт болон гэрээс гаргах. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлэг зүйн эренблэлт хийх нь амьсгалын замын цочмог халдвартай өвчтнүүдийг эрт таних, эрүүл мэндийн ажилтнууд болон бусад өвчтнүүдэд эмгэг төрөгч дамжихаас сэргийлнэ. Эренблэх 1. Цаг алдалгүй үр дүнтэйгээр эренблэх, халдварыг хянах. 2. Тухайлан заасан хэсэгт өвчтнүүдийг илгээнэ. 3. Өрмөц тохиолдол ба эмнэлэг зүйн менежментийн протоколыг дагна. 4. Аюулгүй тээвэрлэлт болон гэрээс гаргана. Хэд их хүн цуглахаас сэргийлнэ, яаралтай эренблэлтийг хийнэ. Амьсгалын замын цочмог халдвартай өвчтнүүдийг агааржуулалт сайтай, тусгайлсан хүлээлгийн хэсэгт байрлуулна. Стандарт үргэлжлэн сэргийлэх арга хэмжээнээс гадна агаар туслын болон хавьтлын үргэлжлэн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хэрвээ өвчтөнтэй эсвэл бохирдсон тоног төхөөрөмжтэй эсвэл эд материалтай харьцсан бол уг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтэй өвчтнүүдэд амны хаалт хэрэглэх, гарын ариун цэвэр, амьсгалын эрүүл ахуйн дэглэмийг сахиулна. Өвчтөн хоорондын зай хамгийн багадаа 1 м байх ёстой. Эренблэх 2. Эренблэлт эсвэл үзлэг хийх хэсэгт дараах тоног төхөөрөмжүүдийг байрлуулна. Үүнд үзлэгийн асуумж, эренблэх алгоритм, баримт бичиг, хувийн хамгаалах хэрэгсэл, гарын ариун цэврийн хэрэгслүүд болон зурагт хуудас, хэд улаан туяаны биеийн халуун хэмжигч, хогийн сав болон цэвэрлэгээ халдвар гүйжүүлэлт хийх хэрэгсэл, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулан үзлэгийн асуумж, эмнэлэг зүйн шинж тэмдгийн талаарх мэдээллийг олон нийтийн хэсгүүдэд байршуулах. Эренблэх 3. Эренблэх хэсэг 1. Эренблэх хэсэг хангалттай зайтай байна. Үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтны хооронд хамгийн багадаа 1 м зайтай байх ёстой. 2. Спиртэн суурьтай гар ариутгагч болон амны хаалттай байх. Түүнчлэн эмнэлгийн бэлий, нүдний хамгаалт болон 1 удаагийн халаадыг эрсдлийн үнэлгээний дагуу ашиглана. 3. Өвчтний хүлээлгийн өрөөний сандлыг 1 м зайтай байршуулна. 4. Өвчтөн болон ажилтнуудад хөдөлгөөний нэг чигийн урсгалыг үүсгэнэ.
5. Эмнэлзэн шинж тэмдэг чиглэлийг тодорхой тэмдэглэнэ. 6. Гэр бүлийн гишүүдийг эренблэх хэсгийн гадна талд хүлээлгэж өртлөн сэргийлэх, эренблэх хэсэгт хэд олон хүн цуглахаас сэргийлнэ. Эмнэлэгт хэвтэх. 1. Цаг алдалгүй үр дүнтэйгээр эренблэх халдварыг хянах. 2. Тухайлан заасан хэсэгт өвчтнүүдийг илгээнэ. 3. Өргөмөц тохиолдол ба эмнэлзэн менежментийн протоколыг дагна. 4. Аюулгүй тэврэлт болон гэрээс гаргана. Суур өвчингүй, амьсгалын замын хүндрлийн шинж тэмдэггүй, бага эрсдэлтэй өвчтнүүдийг эмнэлэгт хэвтүүлэхээс зайлсхий. Ижил онштой өвчтнүүдийг нэгд хэсэгт байлгана. С ижигтэй өвчтнүүдийг онош батлагдсан хүмүүстэй хамт байлгаж болохгүй. Боломжтой бол амьсгалын замын цочмог халдвартай өвчтнүүдийг болзошгүй эрсдлээс сэргийлэн ганцаарнг нь агааржуулт сайтай өрөөнд нэн даруй тусгаарлана. Дэгдэлт болон халдвараас өртлөн сэргийлэх ба хяналтын туршлагатай эрүүл мэндийн ажилтныг томилно. Зөвлөмж 3. COVID-19-ийн тохиолдлуудад нэмэлтээр халдвараа сэргийлэх арга хэмжээг авах. 1. Шинж тэмдэг илэрсэн, с ижигтэй эсвэл халдвар тараах өндөр эрсдэлтэй, халдвартай гэдэг нь батлагдсан өвчтнүүдэд. Мөн тархвар зүйн үүднээс эмгэг төрүүлэгчийг чухалчилсан үед. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт нь өрмөц халдвар тээгчийн халдвар дамжих эрсдлийг нэмэгдүүлэх тохиолдолд стандарт урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлэхэд эмнэлзэн нөхцөл саад болж байгаа тохиолдол зэрэг болно. Халдвараас сэргийлэх нэмэлт арга хэмжээнд юу багтах вэ? Стандарт урьдчилан сэргийлэлтээр нэмэгдээд тусгай байр, тусгаарлалт жишээ нь нэг өрөө, ор хоорондын зай, ариун цэврийн тусгай өрөө гэх мэт. Үүн дээр тэмдэглэгээ, хувийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон нэмэлт цэвэрлэгээ, өвчтөнг зөөвөрлөлтийг хязгаарлах, харилцаа холбоо зэрэг багтана. Халдвар дамжихад суурилсан халдвараас сэргийлэх нэмэлт загвар, шууд хавтал. Шууд хавтал нь хүрэлцэх замаар буюу хувь хүн бичил биетнийг бусдад арьсаараа хүрэлцэх замаар эсвэл арьсаар гадаргуутай хүрэлцэх замаар, хөрс эсвэл ургамалтай хүрэлцэх замаар хавтахыг бид шууд хавтал гэж хэлдэг. Агаар дусал, найта ханиалгах ярих үед харьцангуй том хэмжээтэй ойрын зайд шүлсний туслаар дамжуулан халдвар тараана. Шууд бус загвар, шууд бус хавтал. Шууд бус хавтал гэдэг нь халдвар тээгч завсрын эзнээс эзэн бие рүү дамжин халдварлахыг хэлнэ. Агаар туслаар дамжихдаа халдвар тээгч нь агаар дахь тоос эсвэл туслан бөмбөр дамжиж эзэн биед хүрнэ. Халдварыг зөөвөрлөгч нь шууд бус замаар халдварыг дамжуулж болно. Халдварыг дамжуулагч нь халдварыг зөөвөрлөх, үржүүлэх эсвэл өөрчлөгдөх боломжийг олгоно. COVID-19 с ижигтэй эсвэл батлагдсан өвчтөн. 1. COVID-19 с ижигтэй эсвэл батлагдсан бүх өвчтөнд хүрэлцэх болон агаар дуслалын замын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Агаар замын урьдчилан сэргийлэлтийг зөвхөн аэрозол үүсэх үйл явцад ашиглана. Жишээ нь амьсгалын замын нээлттэй соролт, интубац, бронхоскопи, зүрх судасны сэхэн амьдруулалт зэрэг. Амьсгалын замын халдвартай өвчтнүүд нэг өрөөнд байрлах ба эсвэл хүлээлгийн өрөөнд бусад өвчтнүүдээс хамгийн багадаа 1 метрийн зайтай байрлана. Эрүүл мэндийн ажилтнуудын баг с ижигтэй өвчтнүүдэд онцгой анхаарал хандуулах ёстой. Эрүүл мэндийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслийг өмснө, мэс заслын амны хаалт, нүдний шил, нүүрний хаалт, 1 удаагийн халаад, бэлий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 5 мөч гарын ариун цэврийг халдвар хамгааллын хувцсыг өмсөхөөс өмнө, өмсний дараа, тайсны дараа бүхэл тохиолдолд сахина. COVID-19 с ижигтэй эсвэл батлагдсан өвчтөн. Халдварын с ижигтэй өвчтөнд багаж хэрэгслийг боломжтой бол 1 удаа хэрэглэнэ. Хэрэв дахин хэрэглэх бол өмнө нь заавал ариутгана. Халдварын с ижигтэй эсвэл батлагдсан тохиолдлуудыг тээвэрлэхээс зайлсхийх. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өвчтөнд амны хаалт зүүлгэнэ. Эрүүл мэндийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмснө. Өвчтний эргэн тойронд тогтмол цэвэрлэгийг хийн. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд эргэлтийн хүмүүс болон гэр бүлийн гишүүд өвчтнүүдтэй харьцах хүмүүсийн тоог цөөлнө. Шаардлагатай бол бүгд хувийн хамгаалах хэрэгслийг өмснө. Өвчтний өрөөнд орсон бүх хүмүүс эргэлтийн хүмүүсийг багтаан бүртгүүлэх ба
хавьтлыг илрүүлэх зорилгоор бүртгэлийг хийнэ. Өвчтөнд шинж тэмдэг илэрхгүй болтол үргэлжлэн сэргээлтийг үргэлжлүүлэх ёстой. Хавьтлын үргэлжлэн сэргээлэлт. Нэг ортой өрөө байна, өвчтөн байрлуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 5 мөч гарын ариун цэврийг өвчтөнтэй харьцахаас өмнө болон дараа хувийн хамгаалах хэрэгслийг тайлсны дараа байнга сахина. Нүд хамар аманд бохирдсон бэлий эсвэл бэлэггүй гараар хүрэхээс зайлсхийе. Ажилтнуудад тохирсон хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх ба нэг удаагийн халаад бэлий багтана. Тоног төхөөрөмжийн шаардлагатай цэвэрлэгээ халдвар гүйтэл ариутгалыг хийн. Орчны цэвэрлэгээг сайжруулна. Өвчтөн шууд хүрэлцэх болон бусад гадаргүйг бохирдуулахаас зайлсхийе. Жишээл хаалганы бариул, гэрлийн унтраалга, гар утас зэрэг. Агаар дуслын халдвараас сэргийлэх арга хэмжээ. Нэг ортой өрөө. Өвчтний ганцаарнг нэг ороонд байрлуулах боломжгүй үед бусад өвчтнөөс хамгийн багадаа 1 метрийн зайтай байрлуулна. Эрүүл мэндийн ажилтнууд тохирсон хамгаалах хувийн хэрэгслийг өмсөх. Мэс заслын амны хаалт, нүдний хамгаалалт, нүдний шил, нүүрний хамгаалалт, нэг удаагийн халаад. Өвчтөн өрөөнд байх хөдөлгөөнийг хорих. Тэрв тээвэрлэлт хөдөлгөөн шаардлагатай бол өвчтөн мэс заслын амны хаалт хэрэглэн ажилтнууд, бусад өвчтнүүд болон эргэлтийн хүмүүс өртөх түвшин хамгийн бага байлгах тусгайлсан замаар зөвөрлөнө. Хувийн хамгаалах хэрэгсэл болон нэг удаагийн халаадыг өмсөх дараалал. 1. Эд зүйлсээ бүгдийг нь тайлах. Үүнд гоёл чимэглэл, цаг, гар утас, үзэг гэх мэт. 2. Хувцас солих өрөөнд ажлын хувцас гутлаа сольж өмсөх. 3. Тусгаарласан хэсгийн ариун хэсэгт очих. 4. Хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өөрт таарах хэмжээ байгаа эсхийг шалгах. 5. Сургагдсан хянагчийн дэргэд зааврын дагуу хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх. 6. Гарын ариун цэврийг сахих. 7. Бэлий өмсөх. Үзэлгийн 1 удаагийн бэлий. 8. 1 удаагийн халаад өмсөх. 9. Амны хаалт зүүх. 10. Нүүрний хаалт эсвэл нүдний шил зүүх. 11. 1 удаагийн бэлийг урт байвал сайн давхарлаж өмснө. 12. Нүдний хамгаалтыг тайлахтаа толгойн ард хэсгийн уяанаас эхэлж татах. 13. Бэлийтэй гарын ариун цэврийг сахих. 14. Амны хаалтыг тайлахтаа мөн адил толгойн арын хэсэгт байрлах, доод талын уяаг тайлан ураг шунжуулах, дараа нь дээд талын уяаг тайлж аван хогийн саванд хаях. 15. Бэлийтэй гарын ариун цэврийг сахих. 16. Ажлын гутланд хүрэлгүйгээр тайлах, өөрийн гуталтайгаа байгаа бол халдвар гүйжүүлэх. 16. Бэлийтэй гарын ариун цэврийг сахих. 17. Бэлийг заварчилгааны дагуу зөв тайлж хаях. 18. Гарын ариун цэврийг сахих. Агаар дуслын замын халдвараас сэргийлэх. Аэрозол үүсгэх ажилбарын үед агаар дуслын халдвараас сэргийлж хянахыг зөвлөдөг. Үүнд бронхоскопи, мөгөрсөн хоолойн интубац, зүрхийг сэхэн амьдруулах үеийн цээжний даралт цэргийн үед аэрозол үүсдэг. Дараах зүйлс шаардлагатай. Хангалттай агаар жуулттай өрөө. Өвчтөн тус бүрийг хамгийн багадаа 160 литр секунд агаарын урсгалтай байгалийн агаар жуулттай эсвэл сөрөг даралт өрөөнд байрлуулж агаарыг цаг ямагт хамгийн багадаа 12 удаа сэлгэх ба механик агаар жуултыг ашиглах үед агаарын урсгалын чиглэлийг хянана. Хувийн хамгаалах хэрэгсэл, үнд хавьтал ба агаар дуслын зам. Өрөөнд байх үед мэс заслын амны хаалтыг өндөр үр дүнтэй амны хаалтаар солино. N95 FFP2 эсвэл ижил амны хаалт. N95 амны хаалтыг зөв тааруулан зүх. Өрөөнд орохоос өмнө битүүмжлэлийг шалгана. 5A лацыг эрэг даралтаар шалгах. Амьсгалаа хүчтэй гаргах. Эрэг даралт үүснэ. Завсраар нь агаар алдахгүй байх. Агаар алдаж байвал амны хаалтыг тохируулан зүүж дахин шалгах. Амны хаалт зөв таартал нь дээрх алхмыг дахин хийж шалгана. 5B лацыг сөрөг даралтаар шалгах. Амьсгал авах. Агаар алдахгүй тохиолдолд амны хаалт нүүрэнд илүү сайн наалдана. Зай үүссэн бол завсраар нь агаар орж сөрөг даралт үүсэхгүй. Амбулаторийн тусламж.
Халдвараас үргэлжлэн сэргийлэх ба хянах үндсэн зарчим ба стандарт үргэлжлэн сэргийлэх арга хэмжээнүүдийг бүх эрүүл мэндийн байгууллагууд түүний дотор амбулаторь болон анхан шатны тусламж үйлчилгээнд мөрдөнө. COVID-19 халдварын хувьд дараах арга хэмжээг авна. Үүнд нэгд эренбэлэн ба эрт танина. 2 тэмлэгт хийгдэх хэмнэл зүүн шинж тэмдгийн үзэлгийг хийн. Гарын ариун цэвэр, амьсгалын замын эрүүл ахуйн дэглэм, амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтээ өвчтний хэрэглэж буй амны хаалтанд анхаарал хандуулна. Мөн мэдээллийн хуудас байгаа эсхийг анхаарна. Амбулаторийн тусламж. COVID-19 халдварын үед дараах арга хэмжээг авна. Боломжтой бол өвчтнийг тусдаа өрөөнд эсвэл хүлээлгийн өрөөнд байгаа бусад өвчтнүүдээс тусгаарлах. Тэдэнд үзлэг хийх үед амны хаалт, бээлий 1 удаагийн халаад өмснө. Хүрэлцэх болон агаар туслахын өрсөн сэргийлэх арга хэмжээг сайтар авна. Шинж тэмдэгтээ өвчтнийг хүлээлгэх шаардлагатай бол тусдаа тусгайлсан хүлээх хэсэгтэй байна. 1 метрийн тусгаарлалтыг хийнэ. Шинж тэмдэгтээ өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг эренбэлнэ. Өвчтөн түүний гэр бүлд шинж тэмдгийг эрт таних, үндсэн үргэлжлэн сэргийлэх арга хэмжээ болон ямар эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой талаар мэдээллийг олгоно. Гэртээ тусгаарлах арга хэмжээ. Гэрийн асаргаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19-ийн үед халдвараас сэргийлэх хянах ямар стратегиудыг зөвлөж байгаа вэ? Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг бүхий коронавируст халдварын с ิจ гтэй тохиолдлын үед өвчтнийг гэрт нь тусгаарлана. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр нийтэлсэн удирдамжийг дараах холбоосоор орж харна уу. Гэрийн асаргаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хөнгөн хэлбэрийн амьсгалын замын өвчтнүүдийг гэрт нь асрах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчтний эмчилгээ үргэлжилж шинж тэмдэг намттал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч эсвэл нийгмийн эрүүл мэндийн ажилтнтай байнгын холбоотой байхыг зөвлөж байна. Гэрийн асаргаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь асаргаа хийх үедээ амны хаалт зүүж гарын ариун цэврийг сахина. Өвчтөнд гэр бүлийнхэндээ халдварыг тараахгүй байх талаар мэдлэг олгоно. Мөн тэдэнд гарын ариун цэвэр, хан найж найтах аргачлалыг зааж сургана. Ханиал хулан найтах үед ам хамраа дарах зэрэг. Асран хамгаалагчийг өвчтөе гэр бүлийн гишүүнд аюулгүй асаргаа хийхэд сургана. Өвчтөн болон гэр бүлд нь тасралтгүй дэмжлэг, сургалт, хяналтыг тавина. Гэрийн асаргаа асран хамгаалагчдын зүгээс. Асран хамгаалагчид болон гэр бүлийн гишүүд боломжтой бол дараах зүйлсийг хийх хэрэгтэй. Хийх шаардлагатай асаргааны талаар болон хамар амаа бүрэн халахлах хамгаалтын хэрэгслийг ашиглах тухай зөвлөгөөг өгнө. Хэрэв асаргаа үзүүлэхгүй бол өвчтнийг тусгаарлаж, тусдаа өрөө эсвэл багадаа 1 метр зайд өрхийн бусад гишүүдээс хол байлгана. Өвчтөнд гэр бүлийн бусад гишүүдийн дэргэд байгаа үед амны хаалт зүүхийг сануулна. COVID-19 нэмэлт мэдээллүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан коронавирусын талаарх мэдээлэл, коронавирусын удирдамж баримт бичгүүд, халдвараас үргэлжлэн сэргийлэх ба хянах баримт бичгүүд, асуулт, хариулт. Эдгээр линкүүдээр орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.